뜻깊은 날이잖아요. 시즌을 처음 시작하는 날이잖아요. 그렇죠. 어떻게 지내셨어요? 제가 여행 다녀왔어요. 몽골도 다녀왔고요. 네. 스위스, 아부다비 다 다녀왔습니다. 충전이 좀 되셨을까요? 네. өнөөдөр KCC-ийн нүүлэлтийн хамгийн анхны бэлтгэл яг 2 сар амраад өнөөдөр цугларч байгаа. Өнөөдөр болохоор өглөө тесттэй, өдөр тесттэй, өглөө болохоор weight training тесттэй, өдөр болохоор тэр гүйлтийн тесттэй. Ер нь тэгээ off season би болохоор бэлтгэл сайн байсан болохоор ер нь зүгээр ах л гэж бодож байна. За одоо өглөөний бэлтгэлтэй гаръя да. 또 열심히 해요. 이거 팬분이 선물해 주셨어요. 아 그래요? 아까 그 나올 때 애플티 있잖아요. 네. 그것도 팬분이 선물해 주신 거예요. 여행만 다닌 거 같죠? 운동도 열심히 했어요. 자신은 있는데 모르겠습니다. 보여드리겠습니다. 근데 못 보여줄 수도 있어요. 뭐야 이건? 저요 웨이트도 하고 뛰는 것도 하고. 오늘 1등 하는 거 아니에요, 측정? 1등이요? 트레이드밀을 전속력으로 40초 동안 타야 돼요. 네. 할 수 있느냐 없느냐가 측정 조건이에요. 네. 아니요. 오늘은 일단 테스트고요. 다들 몸 상태가 어떤지 체크하고 운동을 짜고 그 프로그램에 맞춰서 할 것 같아요. 그렇죠. 보시다시피 전 놀지만 않았어요. 다들 엄청 놀았다고 하더라고요. өглөөний тест өгчлөө. Амархан байх гэж утсан амар хэцүү. Тэгээ өдөр бас тесттэй одоо газ хоолоо идээд амархгүй бол амар ядарч байна. За өглөөнийхөө тестээ өгөөд хоолоо идээд усандаа ороо гараад ирлээ. Өглөөний тест бол миний бодсноос хамаагүй хүнд байсан. Хоолоо ч ихсэн сайн идэж чадсангүй, ерөөсөө орохгүйсэн. Тэгээ өдөр болохоор өглөөний тестээс хамаагүй хэцүү. Одоо цаг 1 болж гин. Тэгээд 1-2 хүртэл жоохон уцаа орлож жагаад тэгээд 2-3 хүртэл унтаад тэгээ 3:30 гээд бие халаагаад 4 гээд яг бэлтгэл эхэлнэ. За тэгээд өдрийнхөө тесттэй бас амжилт. За өдрийн гүйлтийн тест дээр үрж ирлээ. Өнөөдөр өдрийн тест болохоор шатлон гээд энэ цэгээс энэ цэг хүртэл ингээл гүгэлээ. Тэгээд хамгийн доотлолтоо 110-ыг гүнэс. 최고의 생존자. 1등 무했나 분야인데 뭔가 힘들 때 좀 선수들 같이 격려를 해주고 도킹 걸리고 좀. Тест дуслаа. Яагаад ингэж анхны бэлтгэл дээрээ тест өгч байгаа вэ гэхлээр одоо энэ хүн PC-сэн дээр бэлтгэл ямар хуу хийсэн, бэлтгэл сайн байсан уу, бэлтгэл муу байсан уу, би энэ ямар байна, би энэ муу байна уу, би энэ сайн байна уу гэдгийг харах гэж тест өгдөг. Тэгээд энэ тестийн хариу нь болохоор манай дасгалжуулагчд ордог болохоор тэг амар чухал. Тэгээд өнөөдөр KCC-ийн тестэнд хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн бичлэг дээр болохоор өөрийнхөө нэг өдрийг харуулъя. За тэгээ хамт байсан та бүхэнд маш их баярлалаа.